сайн бацхан уусалд байна. U Academy-ийн англи хэлний A1 төвшний хичээл тавтан байна. Энэ хичээлээр present continuous tense буюу үргэлж буюу одоо цагийг үздэгэ. За 12 цагаас present continuous нь энэ байна. За энэ цагийг ямар үед ашиглах вэ? Хизээ хэрэглэдэг вэ? Ямар учиртай цаг вэ? За яг одоо болж буй үйл явдлын талаар ярьж байгаа бол яг ярьж байгаа явцад хийж байгаа өрнөж байгаа үйл явдлын талаар ярьж байгаа бол энэ цагийг хэрэглэнэ. Мөн өнгөрсөн цагт эхэлчихсэн тийм үү? Тэгтээ дуусаагүй одоо ч гэсэн үргэлжлэж байгаа тийм үйл явдлын талаар ярьж байгаа бол тэгээд урьдчилан төлөвлөсөн ирээдүйд болох ч байгаа үйл явдлын талаар ярьж байгаа бол мөн энэ цагийг хэрэглэнэ. За эдгээр үгс ерөнхийдөө энэ өгүүлбэр эсвэл асуулт present continuous цаг дээр байна гэж хэлж өгж байгаа үгс. Now, одоо, at the moment, яг энэ өчид бас right now гэж болно. Яг одоо. За тэгээд ирээдүйн талаар ярих гэж байгаа бол бас хэрэгж болно гэсэн тий. Тэгэхээр ямар нэгэн ирээдүйтэй холбоотой, ирээдүйн цагтай холбоотой ямар нэгэн үг тий. Жишээлбэл next week эсвэл өглөө байвал одоо тэр өдөрт нь болох ч байгаа юм байвал тий 1 o'clock 1 PM ч юм уу. Юу ч гэсэн ирээдүйд болох ч байгаа ямар нэгэн цагтай холбоотой тийм үг хэрэглэж болно гэсэн үг. Хэрвээ тийм байвал энэ өгүүлбэр бол present continuous гэж ойлгож болж байгаа. За хэрхэн бүтээхийг харцгаая. За нэг түрүүн to be гэдэг үйл үгийн гурван хэлбэр нь энэ гурав тий. За гэхдээ am, is, are энэ тохиолдолд үндсэн үйл үг биш харин туслах үйл үгийн үүрэг гүйцэтгэх нь. За am-та зөвхөн I ордог тийм ээ. За цаашлаад одоо үндсэн гол үйл үгээ хийн read. За тэрүүгээ зогсохгүй ард нь ing дагавраа залгана. За өгүүлбэр ерөнхийдөө ингээд дуусч болж байгаа. I'm reading. Би уншиж байна. Ерөнхийдөө би ном уншиж байна л гэсэн үг л дээ. Эсвэл яг бүр тодорхой өргөжүүлээд баяжуулъя гэвэл нэмж болно араас нь a book. I'm reading a book. За is дээр болохоор эдгээр үглийн эзэн үгс орно. Халинж орж болох нь шүү дээ. За үндсэн үйл үг ард нь ing гэх мартгаа. За мөн адил ингээд дуусгаж болно. Тэр ууж байна. За тэгээд юу ууж байгаа? Тэ эсвэл яаж ууж байгаа? Цаашаа өргөжүүлээд баяжуулмаар байвал мэдээж хийж болно. Tea. He is drinking tea. Тэр цай ууж байна. За яг одоо болж байгаа үйл явдлыг ярьж байна шүү дээ, тэ. Тэгээд are дээр эдгээр үйл эзэн үгс хэрэглэгдэнэ. Үндсэн үйл үг ард нь ing. За тэгээд мөн адил энэ дээр ингээд дуусгаж болж байгаа. We are throwing. Бид шидэж байна. Эсвэл юу шидэж байгаа бас хэлмээр байвал хэлж болно. We are throwing frisbees. Бид нисдэг тавг шидэж байна. За түрүүн хэлсэнтэй эхэлчихсэн тэгтээ дуусаагүй одоо үргэлжлэж байгаа бас үйл явдлын талаар ярьж байгаа бол бас энэ цагийг хэрэглэн гэсэн тий. Тэгэхээр I'm reading a book. Би ном уншиж байна. He is drinking tea. Тэр цай ууж байна. We are throwing frisbees. Бид нисдэг тавг шидэж байна. За яаж вэ? Нөө J байна. Эсвэл Ч байна гэсэн хэлбэр байгаас манай монгол хэлний. За бас тэгвэл нэг эхэлчихсэн дуусаагүй үргэлжлэж байгаа үйл явдлын талаар бидэнд яаж ярьдаг вүлээ? Ч байгаа гэдэг тий. Тэгэхээр бас энэ хоёр утгатай болж байгаа эдгээр өгүүлбэрүүд. Тэгэхээр I'm reading a book гэдэг чинь бас би ном уншиж байгаа гэсэн утга бас агуулж байгаа. Тийм багаз. Тэгээд хоёр дахь өгүүлбэр нь тэр цай ууж байгаа. Бас хоёр дахь утга нь тийм болж байгаа. Тэгээд доотлих нь бид нисдэг тавг шидэж байна гэхээс гадна бас бид нисдэг тавг шидэж байгаа гэсэн бас утга агуулж байгаа. Ойлгомжтой байна уу те?
За хэрхэн үгүйсгэхийг харцгаая. Үгүйсгэнэ гэдэг чинь ерөнхийдөө бол үгүй дагавар орлоо гэсэн үг шүү дээ. Утгын эсрэг болгоно гэсэн үг. За ерөнхийдөө нэг хүнд хэцүү юм байхгүй. Am, to be болон одоо энэ цэнхэр үгс, улаан үгсийн хооронд ерөнхийдөө not оруулаад болоо. Тэгээд утга нь эргэжж байгаа. Эсрэг утгатай. Мөн эсрэг утгатай буюу үгүйсгэсэн утгатай болгож байгаа. Тэгэхээр одоо юу болж байна? Би ном уншихгүй байна. Болчих чинь те. Эсвэл тэр цай уухгүй байна. Тэд эсвэл бид нисдэг тавг шидэхгүй байна. За тэрнээс гадна нэг байгаа мартва. Би ном уншихгүй байгаа. Тэр цай уухгүй байгаа. Тэгээд бид нисдэг тавг шидэхгүй байгаа. За үргэлж хоёр утга илэрхийлж байгаа. За хэрхэн асуух талаар харъя. За энэ цэнхэр үгс буюу энэ туслах үйл үгийг өгүүлбэрийн урд нь аваачаад тэгээ асуултын дэмдэг. Ерөнхийдөө л иймэрхүү болж байгаа. Am I reading a book? Би ном уншиж байна уу? Эсвэл би ном уншиж байгаа юу? Гэсэн хоёр утгатай тий. За ихтэй өөрөөсөө тэгэж асуух нь ч бас хаашаа юм тий. Тэгэж болон тохолтой. Хоёр дахь нь is he эсвэл is she drinking tea? Тэр цай ууж байна уу? Эсвэл тэр цай ууж байгаа юу гэсэн хоёр утгатай. Тэгээд are we throwing frisbees? Бид нисдэг тавг шидэж байна уу? Эсвэл бид нисдэг тавг шидэж байгаа юу? За ирээдүйд ерөнхийдөө урьдчилсан төлөвлөсөн ямар нэгэн үйл явдлын талаар ярих гэж байгаа бол энэ цагийг бас хэрэгжилж болно. Жишээ харъя. I am leaving. За энэ чигээр нүрдэчвэл би явж байна. Эсвэл би явж байгаа гэсэн утгатай болчихно тий. Харин ирээдүйн цагтай холбоотой үг нэмчвэл утга нь огт өөр болчихж байгаа зү тий. I'm leaving tomorrow. Би маргааш явна болчлоо шүү дээ тий. Утга нь the boy is not going. За энэ байдлаараа байвал хөвгүн явахгүй байна. Эсвэл хөвгүн явахгүй байгаа болж байна тийм үү. За харин ирээдүйн цагтай холбоотой үг эсвэл фраз нэмчи. Тэгвэл утга нь өөрчлөгдөж байна тийм үү. Хөвгүн эх 7 хоногт явахгүй болчлоо шүү дээ тийм. Ирээдүйн талаар ярьж байна. Асуулт хэлбэр харъя. Are they flying? Are they flying? Гэвэл тэд нисэж байна уу? Эсвэл тэд нисэж байгаа юу? Харин tonight гэд ирээдүйн цагтай холбоотой үг нэмчвэл утга нь бас өөрчлөгдөж байгаа тийм үү? Тэд өнөөрөө нисэх үү болж байна утга нь. Одоо үргэлжлэж буй цагийг нэмэрхүү байдлаар бүтээж хэрэглэнэ. Энэ ижил та бүдд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн жилээр уулзцгаая.